Ажлын байранд дах галын аюулгүй байдал ба авах арга хэмжээ. Бидний ажлын байранд тулгарч болох хамгийн аюултай ослын нэг бол гал төмөр юм. Гал төмрийн аюул нь ажил амьдралаа алдахад хүргэж болзошгүй. Мөн ноцтой гэмтэл учруулж өхүүлдэж хүргэх боломжтой. Тиймээс бид галын аюулгүй байдлын талаар мэдлэг ойлголттой байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр хүн бүрийг аюулгүй байлгах боломж бүрдэнэ. Урьдчилан сэргийлэлт ба бэлэн байдал. Галын аюулгүй байдлын тохиолдлыг тогтмол шалгаж, ажиллагаа хэвэн байлгах, аюулгүй гарцыг чөлөөтэй хэсгийг шалгаж, хаагдахаас сэргийлэх. Ажлын байрныхаа хамгийн ойрын яаралтай тусламжийн гарц хаана байдгийг мэдэж, таны цугтах замд ямар нэгэн саад байгаа хэсгийг шалгах. Өөрийгөө болон бусдыг цугларах цагт хэрхэн аюулгүй цугларахыг мэддэг байх. Үүний тулд урьдчилан сэргийлэх сургалтанд тогтмол хамрагдах. Үйлдэл ба авах арга хэмжээ. Гал гарсан тохиолдолд хамгийн ойрын галын тохиоллыг асааж, яаралтай тусламж дуудаж, урьдчилан бэлтгэсэн галын хороор галыг унтраах арга хэмжээ авах. Зарлан мэдээлэх тохиол сонсогдоход хамгийн ойрын аваарын гарцаар барилга доторх хүн нэг хүрээг гаргах. Аюулгүй гарч тогтоосон газар цугларсан үедээ бүртгэл хийлгэх. Гал гарсан үед цахилгаан шат ашиглаж болохгүй. Учир нь цахилгаан тасарч та гатаж зогтох боломжгүй болно. Гүйж болохгүй, сандарч болохгүй. Ингэх нь өдөрч унах аюултай. Аюулгүй гарцаар гарах мэдээлэл авсан бол хувийн эзэмлээ цуглуулж болохгүй шууд. Хэрв утаатай байвал амьсгалахгүй тулд доош бүхийж аюулгүй гарцын тэмдэглэгийг дагаж хөндлөх хэрэгтэй. Гал төмөртэй тэмцэх газраас албан ёсоор аюулгүй байдал хангагдсан гэж зарлаагүй бол ямар нэгэн шалтгаанаар ажлын байрандаа буцаж орохыг хориглоно. Иргэн бүр орчныхаа аюулгүй байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж хэвшээ.